Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг их хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх их хэлний уралдаанд нэвтрүүлэг маань өнөөдөр нийслэлийн 84-р сургуулиас та бүхэндээ мэдчилж байна. Яг ард миний ард зогсож байгаа сурагчид маань өнөөдөр 84-р сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг мөн манай Бамбар маань надтай бас хамтран явуулах байгаа. Бамбартаа бас маш их баярлалаа. Ингээд та бүхэндээ Бамбар өтөр өнөөдрийн нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлэг маань 2 үеэс бүрдэнэ. За эхний хэсэг 6 асуулттай, хоёр дахь үе 8 асуулттай. Асуулт тус бүр 3 хувилбар байгаа. А, Б, В гэсэн 3 хувилбар гарч ирнэ. Сурагчид маань өөрсдийн зөв гэсэн хувилбарынхаа ард зогсно. 1-р үе тэнцэн сурагчид 2-р үедээ орж 2-р үедээ тэнцсэн асуултандаа зөв хариулсан сурагчид маань 2-р үеийн ялагч болох юм аа. За ингээд бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхэлцгээе. 1-р үеийн хамгийн эхний асуултандаа манай сурагчид маань хариулахад бэлэн болсон байна. Ингээд анхаарлаа сонсоорой. Хамгийн эхний асуулт. 1-р үеийн 1-р хэсэг. Асуулт 1. Дайх гэдэг үгийн зөв утга аль нь вэ? А. Балчир хүүгийн үс. Б. Нялх хүүхдийн үс. В. Урт гэзэг. 5, 4, 3, 2, 1. Хамгийн эхний асуултан дээр сурагчид маань яг 3 хэсэг болж хуваагдсан байна. А, Б, В гэсэн 3 вариантыг сурагчид маань зөв хариултаа гэж сонгосон. Харин зөв хариулт нь аль вариант болоо? Зөв хариулт Б хувилбар буюу нялх хүүхдийн үс. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Харин одоо 2 дахь асуултаа бүгд хамтдаа сонсцгоё. Асуулт 2. Албан бичгийн найруулгад тохирох үг аль нь вэ? А. Өвгөн. Б. Хөгшин аав. В. Өвг эцэг. 5, 4, 3, 2, 1. Та бүхэн өөрсдийнхөө сонгосон вариантанд үнэхээр итгэлтэй байна уу? Батуу. Найдвартай юу? Унах юм бол бүгд унана. А зөв хариулсан бол зөв хариулсан байх нэ. Ингээд зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт В хувилбар буюу өвг эцэг. За яг энэ ирчээрээ явсаар байгаад 1-р үеийн 1-р хэсгээ бас дуусгадаг юм шүү дээ. 2-р үе рүүгээ заавал ороосоо гэж хүсэж юм би бас таадыгэ. Ингээд бүгдээрээ 1-р үеийн эхний хэсгийн дараагийн асуултыг сонсцгоё. Асуулт 4. Дунд найруулгаар бичсэн үг аль нь вэ? А. Ангах. Б. Хатах. В. Ундаасах. 5, 4, 3, 2, 1. Нэг. Ихэнх сурагчид маань ер нь бол Б хувилбарыг зөв гэж бодож өгсөн байна. Яг одоо би та хэдэд бүгдэнд нь бас боломж олгоё. Б хувилбарыг сонгосон хүмүүс, А хувилбарыг сонгосон хүмүүс та хэд вариантаа өөрчилж болно. За боломж өгсөн чинь Б-гээс маань бүгд яваад өглөө. В дээр очиж зогссон байна те. Зарим хэсэг нь. За зарим хэсэг нь бол болохоор А-г зөв хариултаа гэж бодсон байна. А хариулт уу? В хариулт уу? Зөв хариулт А хувилбар буюу ангах. За 1-р үеийн эхний хэсэг болохоор 6 асуулттай. Одоо бидний ерөөсө 2хан асуулт байна. 2хан асуултанд зөв хариулах юм бол бид нар 2-р үе рүүгээ тун амжилттай орох нэ. 1-р үеийн 5 дахь асуулт. Асуулт 5. Хөгшөрсөн үхрийн хэл нэг ширүүн.
хаднаас гарсан хайраг нэг ширүүн. Хааны тогтоосон юу нэг ширүүн гэдэг вэ? А. Зэрлэг. Б. Цааз. В. Хууль. 3 2 1 А болон В хөлбөрийг сурагчд байна, сонгон зогссон байна. Хоёр ингээ ардтаас харж байгаа чинь А хөлбөр дээр баахан олон хүмүүс байсан чинь эргээ харсан чинь хүмүүс байх. Одоо хоёулах нь үлдсэн байна. Байх болчлаа. Манай хоёр болохоор Аг бол яг зөв гэж бодож байгаа. Энэ бол зөв хариулт нь. За бусад сурагчд маань болохоор В вариантыг одоо зөв хариултаа гэж зогссон байна. Хэрвээ В хариулт буруу байх юм бол бүгдээрээ унана. Тэ 2 дугаар юу гэдэг орж чадахгүй гэсэн үг. Тийм үү? Хэр ихтэлтэй байна? Итгэлтэй байна. Гайгүй. За ер нь ихтэлтэй байна. Гайгүй болоо явчлаа. Мэдхгүй. Мэдхгүй болоо явчлаа. Дайжчихгүй хаа. Бараг энэ хэдийгээ дагаж ирсэн биш үстэй. Тэ? Бараг арагшаага ингээ явсан чи бараг тэгж таарах гэдэг нүггүй юу? За тэгвэл А юу? В юу? Зөв хариулт В хуулбар буюу хууль. Нэгдүгээр үеийн хамгийн сүүлийн асуултанд хариулахад бэлэн болсон байна. Хэрвээ зөв хариулах юм бол эдгээр сурагчд маань 2 дугаар үе рүүгээ амжилттай орно гэсэн үг. Ингээд хамгийн сүүлийн асуултаа сонсцгоё. Асуулт 6. Алаг дэлхий гэх үгэнд ямар утга давмгайлж байна вэ? А. Шилжсэн утга. Б. Шууд утга. В. Эсрэг утга. 5 4 3 2 1 А болон Б дээр сурагчд маань хуваагдж өгсөн байна. Сая Б дээр ирчээд эргэж харчаад хүмүүс байхгүй болсон чинь за гоёо гэгээд яасан жоохон вариантандаа эргэлцсэн үгүй юу хариултандаа? Эргэлзэв. За эргэлзээгүй. Аг сонгосон сурагчд маань хэрвээ буруу байвал тун харамсалтай. Тэгвэл яг одоо А зөв үү? Б зөв үү? Зөв хариулт А хуулбар буюу шилжсэн утга. Нэгдүгээр үеийн эхний хэсэгтэр 7 сурагч маань асуултандаа тун амжилттай хариулж 2 дугаар үе рүүгээ орохоор болсон байна. За харин одоо үлдсэн 25 маань 1-р үеийн 2 дахь хэсгийнхаа асуултанд хариулах нэ. За та хэдийгээр судалдаа төр суухыг хүсэж байна. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Өнөөдрийн нэвтрүүлэг маань нийслэлийн 84-р сургуулиас та бүхэндээ хүрж байна. За 84-р сургуулийн ер нь хамт олон сурж байгаа сурагчид за хичээлээ зааж байгаа багш нар ер нь бол хэр найрсаг хүмүүс вэ, хэр тусархаг хүмүүс вэ? Ер нь 84-р сургуулийн талаар яриач төхөө. Ер нь манай багш нар бол нэлээд найрсаг, хичээл ихэд бол нэлээд тус дэмждэг байгаа. За үеийн найзууд нь ер нь хэр хоорондоо харилцаатай байдаг уу? Ер нь хэр тусарх уу? Бас хэр найрсаг хамт олон байд юм бэ? Ер нь ангийнхан бас. Ер нь манай ангийнхан бол бие биенээ дэмжиж туслаг, ер нь найрсаг хамт олон байгаа даа. Бусад ангийнхан. Бусад ангийнхныг харахад бол бас найрсаг, тийм бие биенээ гэсэн сэтгэлтэй юм шиг харагддаг. Та бүхэн маань 1-р үеийн 2 дахь хэсгийн асуултанд хариулахад бэлэн болсон байх гэж найдаж байна. Ингээд хамгийн эхний асуулт. 2 дугаар хэсэг. Асуулт 1. Хамжиж угсарсан нийлмэл үг аль нь вэ? А. Ботгны хонх. Б. Цагаан өнгө. В. Үхэр чулуу. 5 4 3 2 1 гэс. Хэрвээ бурхан байсан бол би чамд нэг боломж олгоё. Дахиад сайн бодож үзээд вариантаа бас сольж болно гэдэг боломж олгоё гэсэн бол та хэд яах байсан бэ? Вариантаа сольж болно. Өөр вариантан дээр очиод зогсож болно. За, А вариантыг сонгосон сурагчид маань солих уу? Эсвэл эндээ үнэнч байх уу? Солиглоо. Б-г сонгосон сурагчид маань
Бас солигдлоо. Болно штэ. Бурхан үгэлж явах чинь. Тэгэлгүй яах вэ? А руу яваад өглөө. Бусд нь яхаар байна. Загяс бурхан боломж олгосоор л байгаа шүү. Та бүхэн маань сольж болно. Дахиад сайн бодоорой. Б-гийнхэн байхгүй болцсон байна. Ихэнх нь В дээр. Зэ болсон. А, Б, В гэсэн хариултын аль нь зөв хариулт бол? Зөв хариулт В хувилбар буюу үхэр чулуу. Баяр хүргэе. В хариулт зөв хариулт байжээ. 2 дугаар үеийн 2 дахь асуулт. Асуулт 2. Гунийн эвэр хугарам гэж юу гэсэн утгатай үг вэ? А. Бэр хүч ихтэй. Б. Маш хүйтэн. В. Зүрүүд гүжүүд. 5 4 3 2 1 бүгдээрээ Б дээр ирээ зогсчлоо. Хэрвээ энэ буруу байх юм бол 2 дугаар үеэс ерөөсөө ялагч төрөхгүй гэсэн үг. А зөв байх юм бол бүгдээрээ дараагийн асуултанд хариулна гэсэн үг. Тэлтэй байна уу? Яна найзуудаагаа аваад чирээ түрээд ирсэн биш үстэй Б дээр ганцаархнаа. Үгүй өөрөө л хүрээд ирлээ. Өөрөө л түрээд ирлээ. Өмнөх асуултан дээр нөө 100-аас 1% итгэлтэй байсан хүмүүн өөрөө. Ард байгаа найзууд нь юу гэж бодож байна? Хэр итгэлтэй байна ер нь? 100% юу? 99 итгэлтэй байгаад энэ нэг байгаа те нийлээд 100 болохгүй юу? Аа? За тэгвэл би хариулт зөв үү? Буруу юу? Зөв хариулт Б хувилбар буюу маш хүйтэн. Баяр хүргэе. Би хариулт зөв байлаа. За би бол яг нөгөө нэг 10 жил доотгоор хамгийн дуртай хичээл биеийн тамирын хичээл байдаг байсан байхгүй юу? За тэгэл хамгийн сүүлийн цаг ерөөсөө биеийн тамирын гүйтэл өмнөх цагийнхаа хичээл дээр дээгүүрээ цагаан цамцтайгаа форумтойгоо доогоороо биеийн тамирын өмдөө өмссөн пүүзээ өмсөл ерөөсөө хонх дуурахыг хүлээгээл байж байдаг байсан. Хамгийн дуртай хичээл ер нь манай хөвгүүдээс ер нь ямар хичээл вэ? Биеийн тамир, мат түүх гэдэг хичээлүүд л ер нь хамгийн дуртай хичээлүүд. Биеийн тамир яг хөө байж болно. Математиктаа ер нь хэр сайн бэ? Ер нь айгүй математиктаа сайн болол маттай дуртай байх шиг гэн тий? Ер нь гайгүй. Аха. Математик түүх. Түүх нөө бас амар сонирхолтой. Тэгээд судлаад хүнтэй ингэж ер нь ахмад хүмүүстэй түүхийн сэдвэр ер нь ярих амар сонирхолтой. Тэгээ ингэж сэдв ер нь түүхээр л ахмад хүмүүстэй ярих амар байдаг. За тэгэлгүй яг хөө үнэхээр яг 10 жил байхад бол хамгийн дуртай хичээлүүд бүх хүүхдүүдийн дуртай хичээлүүд ер нь бол биеийн тамир байдаг. Бүгдээрээ биеийн тамиртай дуртай юу? Тийм биз дээ. За. Нэгдүгээрийн 2 дахь хэсгийн 3 дахь асуултандаа бүгдээрээ хариулцгаая. Асуулт 3. Онцог гэсэн үгийн язгуур аль нь вэ? А. Онц. Б. Он. В. Он. 5 4 3 2 1 А хувилбар бол онц гэдэг үг байсан. Он биш үү? Он харааны он хараа. Онлох он язгуур үг нь бүгдээрээ А хариулт зөв үү буруу гэдгийг сонсцгоё. Зөв хариулт А хувилбар буюу онц. Тэгвэл яг зөв хариулт А хувилбар буюу онц гэдэг үг байжээ. За дараагийн асуулт. Асуулт 4. Сарны гэрэлд нар нэгдүт, насны туршид хань нэгдүт, ноёны хэрэгт юу нэг дүт гэдэг вэ? А. Зусарч. Б. Түшмэл. В. Бэлдууч. 5 4 3 2 1 дөрмийн дагуу гэдэг шиг. Сурагчид маань бүгдээрээ В вариантыг зөв хариултаа хэмээн ардан зогссон байна. Ноёнд чи ер нь бол төшмөл тус болдгоо шүү дээ. Ер нь бол
Тэ хоорондоо ярина, улс төрийн хэрэгэд ярина, шийдвэр гаргах төвчний юмнууд бол хийгдэн. Би хариултаас зүв байж магадгүй. За бүр өстой эдний харц марцсан бол 100% итгэлтэйгээр над чинь буруу хариултаа гэж. За тэгвэл В хариулт зөв үү? Буруу юу? Зөв хариулт В хувилбар буюу бэлдууч. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань нийслэлийн 84-р сургуулийн ахлах ангийн сурагчид маань оролцож байна. 1-р үеийн 2 дахь хэсгийн 5 дахь асуултыг сонсцгоё. Асуулт 5. Ном гэдэг үгийн олон тоо аль нь вэ? А. Номнууд. Б. Номууд. В. Номс. 5 4 3 2 1 яг одоо А хувилбарт эргэлзэж байгаа сурагч байна уу? Гараа өргөсөн сурагчид, зөвхөн гараа өргөсөн сурагчид вариантаа хариултаа сольж олно. Зөвхөн гараа өргөсөн сурагчид. А хариулт зөв үү? Б хариулт зөв үү гэдгийг сонсцгоё. Зөв хариулт Б хувилбар буюу номууд. Баяр хүргэе. Б хариултыг сонгосон сурагчдын маань зөв байсан байна. Харин А хариултыг сонгосон сурагчид маань судалдаа суух нэ. 1-р үеийн 2 дугаар хэсгийг дуусгахад ерөөсө ганцхан асуулт үлдсэн. Энд зөв хариулах юм бол 2 дугаар үе рүү орно гэсэн үг. Та хэдэг яг энэ чигээрээ нэг ч хасагдахгүйгээр 2 дугаар үедээ ороосоо гэж үзэж байна. 1-р үеийн 2 дугаар хэсгийн хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Үзүүлэх гэдэг үгэнд урд игшгээр эхэлсэн нөхцөл залгахад ямар дүрм баримтлах вэ? А. Эх шиг гээхгүй бичнэ. Б. Эх шиг гээж бичнэ. В. Нөхцөл залгаж болохгүй. 5 4 3 2 1 Хэрвээ энэ зөв хариулах юм бол бид нар 2 дугаар үе рүү амжилттай орно. Хэрвээ буруу байх юм бол нэг ч хүн 2 дугаар үе рүү орж чадахгүй болно. Хэр итгэлтэй байна? Итгэлтэй байна. За тэгвэл А хариулт зөв үү буруу юг хамтаа сонсъё. Зөв хариулт А хувилбар буюу эх шиг гээхгүй бичнэ. 1-р үеийн 2 дугаар хэсэг тун амжилттай өдөрлөө. Маш олон сурагчид маань 2 дугаар үе рүүгээ бас орж чадлаа. Бамбарт бүгд дуртай. Хоёрдугаар үедээ тун амжилттай оролцож бас яг энэ олуулаа 2 дугаар үедээ ялагч болоосоо гэж хүсэж байна. 2 дугаар үеийн хамгийн эхний асуулт. 2 дугаар үе. Асуулт 1. Лавсрынгийн боржигны бортал шүлгийн дараах 4 шатын толгой холбоц аль нь вэ? Данийн цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь нандин эрхэмсэг эгэл бүргэлийн туйл нар хур царайчилсан газрын сайлтай хормоо минь. А Б Б А Б Б А В А Б Б 5 4 3 2 1 Веберэнтэй сонгосон сурагчид маань өөрсдөндөө хэр итгэлтэй байд юм бол? Итгэлтэй байна. Итгэлтэй байна уу? За тэгвэл В хариулт зөв үү? Буруу юу? Зөв хариулт
В хувилбар буюу ААББ. Хоёрдугаар үеийн хоёр дахь асуулт. Асуулт 2. Том болох гэсэн утгыг илэрхийлсэн зөв хэлц үгийг олоорой. А. Алган дээрээ бөмбөрүүлэх. Б. Суусан газраасаа шороо атгах. В. Боо нарилж борвон тэнийх. Ингээд бөөнөрөө ч зогсчтээ. Хэвээ яг нэг толгойтой юм шиг. За буруу байх юм бол ёстой уучлаарай, ямар ч харахгүй унаа шүү. А зөв байх юм бол дараагийн асуултанд хариулна, тийм үү? За тэгвэл хариултыг сонсъё. Зөв хариулт В хувилбар буюу боо нарилж борвон тэнийх. Сурагчид маань 2 дугаар үеийн 2 дахь асуултанд маш амжилттай хариулсан. За 50 сурагчдаас ер нь бол бараг 60% нь байна уу те? Тийм баг шиг байна. 3 дахь асуултыг хамтаа сонсъё. Асуулт 3. Тэнгэр шиг уужим гэдэг нь ямар дүрслэл вэ? А. Өгөөдөл. Б. Адилтгал. В. Хэтрүүлэл. 5 4 3 2 1. Манайхан үнэхээр асуултнуудаа мэдээд байна уу? Эсвэл таагаад байна уу? За Б хувилбар дээр ирээ зогссон. Б хувилбар зөв буруу юу? Зөв хариулт Б хувилбар буюу адилтгал. Ямар мундаг юм бэ? Баяр хүргэе. Өшөө чанга. За сүүлдээ ер нь бол олон сургууль дээр очисон 2 дугаар хэсэг дээр бол 2 дугаар үе дээр бол ийм олон сурагчид 2 дугаар үе дээр орж байгаагүй. Ер нь одоо жоохон нэг ийм хүн хасмаар санагдаад явж чинь миний хувьд. За тэгвэл яг одоо 4 дахь асуултыг сонсъё. Асуулт 4. 3 ба түүнээс дээш энгийн өгүүлбэр. Өгүүлбэр зүйн өөрөөр холбоогоор холбогдож утгын талаар нэгэн өвөрмөц бүхэл болохыг ямар өгүүлбэр гэдэг вэ? А. Холимог нийлмэл өгүүлбэр. Б. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр. В. Угсарсан нийлмэл өгүүлбэр. 5 4 3 2 1 А хувилбарыг сонгосон сурагчдад би боломж олгоё. А эсвэл өөр хувилбар руу бас сонгож болно. Эсвэл А дээрээ бас байж болно. Ихэнх сурагчид маань А хариултыг зөв гэж бодож огссон байна. За Б дээр нэг сурагч, В дээр 2 сурагч. А юу, Б юу, В юу? Зөв хариулт нь аль болов? Зөв хариулт А хувилбар буюу холимог нийлмэл өгүүлбэр. Сурагчид маань маш амжилттайгаар 2 дугаар үеийн 4 дахь асуултыг амжилттай хариулсан. Харин одоо 5 дахь асуулт. Асуулт 5. Нэг төрлийн олон юмыг тэнцүү тоогоор хэсэглэн түгээх утга илэрхийлэх тооны нэрийг юу гэж нэрлэдэг вэ? А. Дахих тоо. Б. Дэс тоо. В. Түгэл тоо. 5 4 3 2 1. Бүгд хамтаа зөв хариултыг сонсцгоё. А хариулт уу, Б хариулт уу, В юу? Зөв хариулт В хувилбар буюу түгэл тоо. Ингээд яг одоо 2 дугаар үеийн дараагийн асуултыг сонсъё.
Асуулт 6. Замгүй давааг давхад бэрх, зангилсан үгийг тайлахад бэрх, зааны соёог яахад бэрх гэдэг вэ? А. Залгахад, Б. Засахад, В. Харахад. 5 4 3 2 1. Ингээд зөв хариултыг сонсъё. Зөв хариулт А. Хөлбөр буюу залгахад бэрх. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Асуулт 7. Үүлийн орших орон байр, зүгчиг, цаг хугацааг заасан бүлэг үгсийг юу гэдэг вэ? А. Үүлийн нэр, Б. Орон цагийн нэр, В. Тэмдэг нэр. 5 4 3 2 1. Сурагчид маань А болон В гэсэн хариултыг сонгож зогссон. Ингээд зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт Б. Хөлбөр буюу орон цагийн нэр. Хоёрдугаар үеийн хамгийн шийдвэрлэх буюу сүүлийн асуулт. За та хэд маань маш анхааралтай сонсорой. Бусдыгаа даахгүй гар зөвхөн яг өөрийнхөө мэдж байгаа итгэл үнэмшил төрж байгаа хариултан дээрээ очиж зогсоорой гэж хүсэж байна. Ингээд хамтдаа асуултаа сонсцгоё. Асуулт 8. Эдгээрээс аль нь хоёр бүрэлдэхүүнд цөм өгүүлбэр вэ? А. Тус зарцав, Б. Дорж хэлсэн, В. Хүзүүний зүйлт авав. 5 4 3 2 1. Сони юм В дээр ягаад хүн байхгүй юм болоо? Та дөрөв маань хэр эргэлзэж байна? Хариултандаа. Ер нь үл эргэлзэж байна. Бусад сурагчид маань А хариулт дээр ирээ зогссон. Итгэлтэй байна уу? Хэр эргэлзэж байна? Итгэлтэй байна. В биш үү? Аал зөв. Хоёрдугаар үеийн хамгийн сүүлийн асуултын хариулт нь А хариулт уу? Б хариулт уу? Зөв хариулт А. Хөлбөр буюу тус зарцав. Өнөөдрийн нэвтрүүлэг маань нийслэлийн 84-р сургуулиас та бүхэндээ хүрлээ. 2 үеийн турш сурагчид байна. Маш амжилттай өрсөлдөж 50 сурагч оролцсноос яг одоо энд ялагч болсон 11 сурагч маань зогсож байна. За найзууд нь ялагч болсон найзуудаа баяр хүргэе дөхөө. Өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Айсмарк маань хамтран ажилласан та бүхэндээ бас баярлалаа. Та бүхэн бас сайн мэддэг бах Айсмарк, Венус, за мөн Бамбар гэсэн маш хамттай бүтээгдэхүүнээрээ бас алдартай. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас хамт Бамбар маань бас надад ирсэн байгаа. Ялагч болсон хүүхдүүдэд Бамбар маань бас гарын бэлгээ бас гардуулнаа. Ихэл соёлоо дээлэгч ихэлний уралдаанд нэвтрүүлгийн байна. Энэ удаагийн дугаарын ялагч болсон хүүхдүүдэд шагналыг манай Бамбар гардуулна. За эндээс энэ азын хүрдийг эргүүлээд өөрийн таарсан бэлгээ авах нэ. За хоёулаа эргүүлчихье. Ихэл соёлоо дээлэгч ихэлний уралдаанд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар нийслэлийн 84-р сургуулиас та бүхэндээ хүрлээ. За тэгээд 84-р сургуулийнхан маань бас маш амжилттай орсож олуулаа бас 2 үеийн турш өрсөлдөж ялагч боллоо. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Айсмарк маань бас хамтран ажиллаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй баярлалаа.